Сүүлийн үед COVID-19-с гадна ханиад томуу иргэдийн дунд элбэг байна. За ханиадын шинж тэмдэг нь ковидын хоолоо өвдөх, ханиалгаж нусгойжих шинж тэмдэгтэй төстэй юм. Ингээд иргэд халдвар руу ханиад өг гэдгээ мэдэхгүй олон дахин шинжилгээ өгөх дур мэдэн эм уух тохиолдол гарч байна. Яг ковидтай адилхан шинж тэмдэгтэй гэсэн. Гэтэ энэ ковид нь болохоор бүр гүйлгэж бөөлждөг гэсэн. Гэтэ одоо манай хүмүүс тийм юм байхгүй байгаа. Зүгээр хамар битрэл насны гоожд. Тэгээд өрхтөр ирээд үзүүлсэн чинь заав шинжилгээ өг гэлтгсэн. Тэгэл өгөх гэж явчихсан. Тэгээ хэрэг дахиж өгөхөр бол хөсөөд дээр очилж л өгнө дөө. Өөр ямар ч арга байхгүй. Энэ төрөвчлсөн тестээ та хэдээр авсан бэ? 17,000-аар. Эндээ бол 25,000-аар зардаг юм лээ. Одоо цаг ямар байгаа вэ? Хүмүүсийн ажил төрлийн амжилгаа ямар байгаа вэ? Тэгээд байнга 25,000-аар 17,000-аар тест аваад байнга татуу өгöd хэцүү шүү дээ. Харин одоо ханиад юм би ч одоо биенд нэг юм өрхөр бүр хэвтрэл орж өсрөж бүр хэвтлээ. Хэвтэж байгаа л өнөөдөр баахан хүүхдүүд баахан юм тавгал тэрнээс нь уугаад аваад гайгүй болох шиг боллоо. Иргэдийн дунд хуваараа гэрээрээ төрөвчлсөн онцлогоор шинжилгээ авсан ч буруу үзэж хүндрүүлэх тохиолдолч гарсан талаар хэлж байлаа. За энэ үрхийн эмнэлэгт гэхэд 8 сард өдөрт 30 иргэн төрөвчлсөн өгдөг байсан бол одоо өдөрт 70 иргэн хамрагдаж ачаалал эрс нэмэгдсэн гэлээ. Сая 8 сард бол өдөрт бид 30-аас 40 хүнээс шинжилгээ авчихсан бол одоо бол өдрийн шинжилгээ бол ерөөсөө 70-аас 100 гаруй хүмүүсээс тогтмол шинжилгээ авч байна. А энд болохоор зэрэг 0-аас 16 хүртэлх насныхаа хүүхдүүдийг болохоор зэрэг үнгүү 60-аас дээш насны ахмадуудаа бас үнгүү авч байгаа. А тэгээ яалтчгүй ажлын шаардлагаар ажилдаа орох гэж байгаа ч гэсэн юм уу сайн дураараа өгөх гэж байгаа хүмүүсээс бол тестнийхээ үнийг аваад ингээд шинжилгээ авч байгаа. Үзээд тестэн сөрөг гарсан байхад за би хугацаанд болоогүй юм байна. Тайлбарлаж хэлсээрээ л маргааш нөгөөдөр нь за одоо тэгвэл миний хугацаа болцсон чинь би дахиад өгнө гэж ирнэ. Одоо тэгээд энэ одоо иргэдийн энэ одоо нэг хашралсан энэ одоо энэ байдал бол бас энэ шинжилгээний үйл явцыг бол бас улам их ачаалтыг бол нэмэгдүүлээд байгаа юм. Тэгвэл шинж тэмдэг илэрж байгаа иргэд юуны өмнө өрхийн эмнэлэгтээ хандаж шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Хэрэв шинжилгээ гэртээ хуваараа авсан бол дахин заавал өрхийн эмнэлэгтээ өгөх шаардлага гарна. Ингээд сөрөг гарсан бол вирусын эсрэг ханиадны эмчилгээ бичиж өгч харин эерэг бол гэртэн тусгаарлах арга хэмжээ авчина. Ерөнхийдөө бол ихэвчлэн ханиалгаж байгаа, нус гоожж байгаа, толгоо өвдөж байгаа гэсэн зөвөртэй. Зарим нь болохоор яг гүйлгэж байгаа гэж зөвөрлөд байгаа байхгүй юу. Одоо ер нь нөгөө нэг дельта вирус гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь ерөнхийдөө нэг гүйлгэж байгаа нөө хорлон шинжтэй тийм гүйлгэж байгаа, дотор мухаарч байгаа, бөөлж байгаа гэсэн зөвөрөд бас давхар хэлээд байгаа. Тийм зөвөрөд хэлээд байгаа хүмүүсийг хамгийн түрүүнд нөгөө нэг ковидын төрөвсөн тест өгөөд хэрвээ сөрөг гарах юм бол амбулатор руу эргэж ирж үзүүлэрээгээд үзээд чагнаад хоолойг нь үзээд хэрвээ ханиалгасан зөвөртэй нус муснд гойцсон зөвөртэй хамбал одоо вирусын гаралтай ханиад байна гэд вирусын бэлтгэл зөвлөж байгаа. Одоо шүү дээ энэ ковид чинь ямар шинээр ялах боломжгүй ерөөсөө тест хийрэл ирнэ. За ялангуяа томоогийн өвчлөл хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгааг онцолж байла. Тиймээс эцэгчүүд юуны түрүүнд хүүхдээ сайн ажиглаад шинж тэмдэг илэрж байгаа тохиолдолд шинжилгээгээр ханиад ковид өгдгийг нь баталгаажуулж эмчилгээ хийх юм байна.